Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry. За сайн байсан бүхэн нэг хурал зэлцүүлэгтэй нэг хийсэн ажил хаалцдаг. За манай эрдэнэ төлөвлөрийн 7-ны цэцлэгээс төдийний генераторын үйлчлэлсэн энэ ажлыг хийж шилжүүлсэн юм аа. За төдийний генераторын конденсатор дотор зэрэгчлэлийг нэмэгдүүлж нэг ч киловатт цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх зардлыг бууруулж эдийн засгийн хэмжээтэй гармаар ашиглах цаашаа бүрдүүлэхийг тасалбар найдвартай хангах зорилготой юм шиг байна. За энэ ажлыг хийх тулд бид хөрөлтөө өсөх хэмжээний байдлаар боловсруулж консенсусыг хоолой үссэн хавцыг бууруулах зорилготой ажилласан. За үндэслэл нь бол дулааны цахилгаан үндсэн томог болох төдийний генератор ашиглах конденсатор дотор хавцсан өрөөнд дараалсан зэрэгчлэлтэй шууд хамаардаг хийх төдийний генератор конденсаторын зэрэгчлэлт болныг хялбарсаар бууруулахад бол төдийний чадлын өрөө 0.8-0.9 Бордог гэсэн ерөнхий судалгаа байдаг. Үүний гол шалтгаан бол конденсаторын өргөжлийн дотор хөргөх хоолойн дотор хөргөжлийн ус талаас бохирдож дулааны төлөвийн болон гидраторын газ үүслийн үдүүсэнтэй холбоотой байдаг. Хөргөжлийн усыг боловсруулах хөргөх гадар бохирдлыг бүрдүүлэх үр дүнтэй хэрэгсэн тохиолдолд дулаан дамжуулалтын процент төдий $10-аас 15% өсөж нэг ч киловатт хэрчим хүчний үйлдвэрлэх зардлыг бууруулдаг. Ер нь бол хийдээр нэг цэнэр усны хэрэглээний бол 25% орчим эрчим хүчний ус гэж үздэг. Эрчим хүчний ус дотроо дотоод гадаад цэвэл гэж үздэг. Төдийний конденсаторын өргөжлийн ус нь өөрөө бол 40% хэрэглээг бол үздэг. За дулааны цахилгаан өргөжлийн ус гэдэг маань бол ерөнхийдөө төдий конденсатор захлаан үйлдвэрлэхэд гол үр гүйцэтгэх төдий конденсатор буюу дулаан солилцогч чакрад хөрөх үр гүйцэтгэдэг. Энэ төрөлд доод хэсгээр байгаа зэрэг явж байгаа хэсгээр одоо таамаглан харагдаж байна. 6-7 дээр байгаа конденсатор бол бүх самтын тухай тавхан чааштай явагдана. За манай эрчим хүчний манай дулааны цахилгаан станцын одоо хөрөх самбахад бусад хөрөх самбахад харьцдаг. Энэ даалгавар хөрөлтөд өгсөн байгаа нэгтэй бол 12,000 м3 хэмжээтэй цагт 170-аас 250 м3 усыг хэрэглэдэг. Уршилтаар 130-аас 50 тоныг тавьдаг. Тэгээд тэмдэгтээр нь бол зөвхөн 10%. За биднэрт энэ асуудал тулгарсан ажил хийх юм. За конденсаторын хоолойд бол хэмжээний бохирдол үүссэн. Үүнээс улбарлаад сэргэгчлэлт нутсан. Ер нь бол эрчим хүчний хоног төхөөрөмж одоо байгууллагын хэрэгслийн дөрөнд бол конденсатор дотор даалт хийснээс тохиолдолд бидний нэг зогсоох ёстой гэсэн заалт өгдөг. Ялангуяа ажлын утгыг нь харуулсан байна. За төдийний конденсаторын зогсолтын тоо бол биднээс нэлийн их нэгдэж ирсэн байж байгаа цосоож байгаа угаагаад явбар энэ хоорондоо эрчим хүчний үйлдвэрлэлээр унагдсан. Тийм учраас одоо бидний одоо тасалбаргүй найдвартай ажиллагаа өөрөө буурч ирсэн. Тийм учраас одоо зардлаа хэмжиж шаардлагах шаардлага бий болсон. Асуудал маань ингэсэн. За ингээд бид бүхэн бол төрийн дээр үүсэж байгаа хаг хугацаа тодорхойлох нь бол ерөнхийдөө кальцийн хаг хугацаа хэвшин тогтчихсон. Энэ бүхнийг бол та бүхэнд энэ асуудал дээр харуулсан байна. За технологийн шийдлээр хөргөжлийн усны хэр хэмжээний хаг хугацаа үүсэх тогтворчдын тест гэдгийг бол ерөнхийдөө бид нэр урьдчилан таамагласан. Бидний энэ ус чинь өөрөө ер нь орчин хүчний хөргөжлийн усан дээр бид нар тухайн байгаль газар нутгийн усны онцлог тааруулж болохгүй бол бид нар нэг хэмжээний ус хэрэгтэй учраас одоо энэ дэс боловсруулсан асуудал хэмжээтэй байдаг. Тэгээд өөрөөхөө нутгийн усны онцлог тааруулах бидний судалгаа хийхээр одоо лангсын гэхээр тэгсээр тодорхойлсон юм аа. За ингэж тодорхойлбол манай усны ерөнхий актуал 2.6 байсан бид нар лангсын гэхээр тооцоол үзэхээр 0.98 болсон. 0.98 гэдэг нь өөрөө бол энэ кальцийн хатуулыг одоо хэмжээгээр үүсэх биднээс илтгэжсэн. Тэгээ ерөнхийдөө бол одоо уламжлалтаар бол хөргөжлийн усыг боловсруулах эдгээр олон аргуудаас бид нар дотруулсан байгаа фосфатын агуулга, хүчилжүүлэх агуулга, дахин карбонатын агуулга одоо зэргийг болоод бид нар
ашиглаж ирсэн боловч өгөөгүй. Энэ дээр бол визийн арга дээр бол мэдээж чинь хүчний бүх стандарт дээр энэ хelios гэдэг юм бол явж идэг. Түрүүний маргалийн хэлээр болж ирсэн шиг энэ дээр бол формат өөрөө маш их өөрчлөлт болсон. Хайцсан үүсэж байгаа. За бид бүхэн ингээд бид бүх аргуудыг ингэж туршиж үзэж байгаа. Бид бол ингээд бид буюу цогцолшуулах хэрэглээ шийдэлтэрүүдээ явсан юм аа. За энэ ер нь одоо хагварцыг удаашруулахын байдал дэлхийн нийтэд бол нэлээд төвөгцсөн юм арга байдаг. Энэ маш төрлөөс хамаарат ямар бүлгийн ямар усан дээр юун дээр хэрэглэх үү гэдэг нь бол нэлээд гарцсан. Дэдэлт нь бол дэлхийд одоо толгой явж байгаа 5 компани дурдсан байна. За энэ бодис бол төрөл бүрийн байдлаар сүүлийн үед бол эко байдлаар диск самплыг талтай энэ бодиснууд тэгэхээр сүүлийн эко байдлаар бол гарахаар хэдийд нэлээд чиж байгаа юм билээ. За ингибитор гэдэг бол өөрөө бол ингибитор гэдэг бол би өсөж явагдаж байгаа эцгийн үйлчлэгийг удаашруу засах зорилттой металлын гадуур тагууд сэрүүл үүсгэж зискайт магнитор манганы нэгдлүүдээс үүсгэж юм бууруулах зорилготой энгийн процесс нь бол энэ зураг харуулснаар бол явагддаг байх нэ. Мөн пастуудыг бол одоо нэгдлүүд зогсоогоос кристаллууд нь нэгдлүүд үүсгэж зогсоодог задрал явагддаг тодорхой хэмжээгээр кристаллны өөрчлөлт явуулдаг юм онцлог шинжилгээтэй. За ингээд манай улсын хувьд бол SI индексийн өрөө одоо 0.3-аас байгаа нь бол ямар төрлийн бодис одоо энэ олон төрлийн бодисуудаас сонгож шийдэх юм болоо гэж бид нар полиакрил спанатик төрлийн бодис сонгож шийдэх гэсэн шийдэлээр хүрээд өрсөн ерөнхийдөө бол хагварц үүсэж байгаа турбины конденсатор хоолойд үүсэж байгаа байдлын зураг нь бол үнэхсэн дараагийнх нь бол тухайн бодисыг хэрэглэхээр ямар хэмжээнд байхыг энэ дээр та бүхэнд ойлгомжтой харагдаж байгаа хаа гэж бодож. За ингээд бид хүн бол ингээд бодисмон бол бичгийн компанитайгаа харьцаад бид хүн одоо B1000 буюу спанатын төрлийн бодисыг сан болгосон юм аа. Ингээд бид 38 тонн бодис ирсэн. Тэр үед корона болсон гэсэн болохоор бид нар хин нэгээс мэрэгжил болцоо авах маш хүн байсан учраас ингээд өөрсдөө энэ бүхний ард гарахаар ажилласан юм аа. За бид одоо энэ одоо ашиглалтанд оруулахын өмнө энэ компани руу усныхаа компаниас бол одоо ямар усын тохиромжтой байдаг вэ гэдгийг бол одоо үндсэн одоо шаардлага нийцлийг бол аваад өөрсдөө ингээд лабораторид шинжилгээ хийсэн юм бактери шинжилгээ хийсэн манай усны одоо хэдийн лаборатори байдаг болохоор ингээд хийх юм аа энэ үзэлтэй явах. За энэ дээр одоо бид нар энэ компаниас маань одоо та усандаа одоо ихний 60 мг дараагийн 20 мг доослох ёстой шүү хийсэн. Бид бүхэн энэ дээр одоо юу авч ирэх вэ гэдэг нэлээд бодож юм хайж явж байгаа. Бид нар насоосон дээр дозодрын насоосон дээр энэ бүгд одоо энэ тооцоолыг ашиглах юм өөрсдөө орсын сайтнаас гаргаад ашиглаад ингээд энэ тооцоолыг хийсэн. Тэгээ бид нар бол ерөнхийдөө энэ одоо манай дээр бол энэ 1 тонны хамттай хэм бичсэн сав байсан. Энийг ашигласан. За энэ дээр болохоор эхний удаа бид нар хөргөлтийнхаа усныхаа баак руу шууд одоо 1.5-аас 3 тонн болцсон нэгээ дараа нь 60 мг-аар тооцоод дараа нь 20 30-аар тооцоод өгсөн байгаа. За энэ бол доотлох насоостой тэгээд энэ байгаа. За хэм бичсгөх монтажийг бол өөрөөр бид нар насоосныхаа шахалталт хийсэн. Мөн роботыг татваргүй дундчрын тул дээрээс нь дахиад нэмэлт ийм насоос хөлөөлж ажилласан байгаа. За энэ бол хөргөлтийн усаа бид нар яг одоо юуныхаа хөргөлтийнхаа усыг нэмэлт усныхаа шугам дээр одоо ингэ байрлуулсан зураг. Энийхээ дагуу бид нар ажиллагаа явуулж дуусны дараагаар бол заавар боловсруулаад батлуулж ирсэн юм аа. За ингээд үйлдэл нэвтрүүлснээр бол ерөнхий манай бол одоо усны байдал харагдаж байна. За хэд талаас бол баримжаа бол 60 орчим тонн 22 58 за усан туслаар бол 153 нэмэлт ус. За ерөнхий усныхаа өөрчлөлт байдал нэмэлт усны хэрэглэгийг таасан.
За нүүрс төсний зарцуулалт бол за нүүрс төсний зарцуулалт бол тийм энэ дээр бид хэд давхар бас хийх тодорхой хэмжээний боловсруулсан аргыг хэмжижсэн их орлогын буюу тодорхой боловсрол 80% үзчихсэн. Энэ бүхэн судалгаа хийгээ явж байгаа биднэрт бас лаж одоо энэ хийм байц хэрэгж байгаа тохиолдолд индексийн асуудлыг тооцоолох хэрэгтэй байсан. Яг нь энэ дээр хайц өөрөө хэлбэрээ өөрчлөлтсөн байж байгаа учраас бид нар онроо ингээд юу хийх вэ? Аристотель ярьж байгаа энэ калий амын харьцаа гэдэг гаргажсэн. Үүнээс өмнө хийм байц идэвхжээ бодсон. Хийм байцын маань зэвэн өсөг хийм байцын эсрэг идэвхж маань хэзээ өндөр болох идэвхжээ одоо гарах асуудал идэвхжсэн. Энэ дээрээс бид нар идэвхжээ одоо дэлбэртөр бусад юмсаж байгаа 97.6 руу идэвхжээ авчихсан. Ихэн судалгаанууд бол явуулсан. За ийм байц идэвхжил болохоор Эмчтүүд бол хатуул маш их байсан. Энэ хэрэглэх хатуул гэдэг нь хайцны өссөн өөрчлөлтөө учраас бол тэр чигээр байжсан. Энэ дээр юу ч гэсэн тэгэхээр усны хатуул 5.5 усны тэмцэлт хүчээс дэш байхад одоо энэ амжилтын процесс бол энэ үйлчлэгээ зүйн үйлчлэл моддаг юм байна. Энэ бол хэвшил зөний үйлчлэл тохиолж байна гэж үзсэн. За би цаг байгаа учраас тавчаа явчих. За бид нар нөгөө төргийн угаалт агих байсан. Энэс бол эрчим хүчний үйлдвэрлэлийг нэлээд анхаарчихсан. Тэгээд одоо энэ химик байцыг хэлснээр бид нар V600 байцыг угаахад болоод төргийн конденсатор угаалт гэдэг асуудал үнэхээр болсон. Судалгаатай давал их борсон. За энэ бактери асуудалтай бид нар давхрын судалгаа яаж хийж байгаа асууж ирсэн. Бактери бол их борсон хариу төрлийн процесс хийж ирсэн. За энэ процесс нөхцөлснээр бол бид нар эдгээр гурван процесс яг одоо бид нар амьдралыг хийж байгаа нь бол би ийм процесс нэршгүй үзэж байна. За мэдээж одоо энэ байцыг ирсэн дараа бол вакуум сэргэгчдийн хэмжээс бидний яг түвшин өрийн зарцуулалт болсон байгааг харуулсан байна. Хамаа ингээд гэмштэй хэлбэл бол энэ байцыг хөвчлийг бүргэснээр бол бид нар конденсаторын угаалтын дор борсон хэмжээ байцыг хэмжиж гаргасан. За хавцны хэмжээ бохирдлол 90% болж багассан. Хавцны тогтлол 90%-тэй нэлээд багассан. За конденсаторын дулаан сарцах чадвар нэмэгдэж одоо төдийний вакуум сайжраад түвшний зарцуулалт буурсан, жижигхэн зардал буурсан гэж үзсэн. За хэмжлэлийн асуудлыг түрүүн та бүхэнд хэлсэн. За 80-85 хийм байцыг боловсруулах. За хийм байцыг боловсруулах ашиг үр дүнгийн хөдөлгөөнд төрөг самхаас гарах хаягдлын үсийг одоо бид хэвлэж цаашаа дахиад ашиглаж тодорхой хэмжээний байцтай бодисоц дээр одоо бас бид зөвлөж цааш ажиллаа явуулж байгаа. За энэ бүх хийм байцыг бол жижиг өдөрийн байгууллага хөрөнгө оруулалттай байна гэж үзсэн. За энэ би зүгээр эсвэл шинжилгээ хийсэн. Энэ арга бол шинэ технологи өгсөн хэрэглэх хэлбэр хийм байцыг маш хатдаг. Өндөр үзүүлэлт эдийн хэмжээтэй төвлөрөх хэмжээний дэвшин насчтай болцдог гэмтлэг багасгаж заавал зарцуулалтыг багасган мөн боломж олгох улсын хэмжээний хийхтэй төлөв боломжтой маш олон төлөв байдаг. Энэ чаш нэгдэх бүтээгдэхүүн хөтлөөс хамгаалах хэрэгэлдэг. Мөслөх самнууд тохиол хямралтай тохиол болон бас ашигладаг. За хөргөлийн хаягдл усыг басан ашиглах боломжтой эдийн засгийн хэмжээний гэж үзсэн. Асуултаар мэдээж тодорхой хэмжээний үзэж шалттай аюулын нь бид нар ашиглаж байгаа хэвээр дараа зөв ашиглах юм. Ганган анхаарсан та бүхэн